Жилж байна. Одоо нийслэлийн хангар студид манай нэвтрүүлэгчийн Монлай дараагийн зочинтой ярилцсанаа. За нийслэлийн хангард ордноос бид дараагийн зочинтойгоо та бүгдийг уулзуулахад бэлэн болсон байна. Энэ удаад бид эрүүл мэндийн даатгалын ерхий газрын бодлогын хэрэгжилт, хариуцсан ахлах мэргэжилтэн хишиг сүрэнтэй уулзаж мэдээлэл өгөхөд бэлэн болсон байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнгөрдөг даваа гарагт эрүүл мэндийн яам дээр танай эрүүл мэндийн даатгалын газраас хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлаар нэг анхаарал татчихсан мэдээлэл бол одоо энэ эмнэлэгт ялангуяа төр хувийн хөвшин эмнэлгүүдийн олгодог санхүүжилт буюу үн тарифын дээр бас өөрчлөлт гарсан гэдэг мэдээлэл байсан. Энэ талаар хоёулаа яриа. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын хуулийн зааснаар бол эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол баталдаг байгаа. Тэгээд өнгөрсөн оны сүүлээр бол одоо үндэсний зөвлөлийн тогтоол гарч энэ төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагад одоо даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ буюу тарифыг бол ижил хэмжээтэй бол тогтоосон байгаа. Тэгэд энэ одоо тогтоолыг бол одоо хууль зүйн яамд бүртгүүлээд бид нэр одоо програм хангамжийнхаа өөрчлөлтийг одоо хийсний үндсэн дээр бол улсын хэмжээнд бол 2 сарын 1-ээс бол мөрдөхөр болсон байгаа. За энэхүү тогтоолоор ямар өөрчлөлт орсон бэ гэхээр бид нар бол өмнө нь одоо төрийн өмчийн эмнэлэгт одоо суур тариф 300 мянган төгрөг, хувийн хвшлийн эмнэлэгт 175 мянган төгрөг байсан бол энийг бол өсгөөд төрийн өмчийн эмнэлэгт бол 33.3%-аар, за хувийн эмнэлэгт бол 128%-аар бол нэмэгдүүлж тарифыг бол ижил 400 мянган төгрөг бол болгосон байгаа. За мөн одоо энэ төрийн болон хувийн хвшлийн эмнэлгээс одоо гадна бол одоо аршаан сувилал, за сэргээн засах төвийн одоо тусламж үйлчилгээний зардлыг бол бас нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр бид нар бол өмнө нь одоо аршаан сувилал болон одоо сэргээн засах төвүүдэд бол даатгалын сангаас 110 мянган төгрөгийн хөнгөлтийг үзүүлж исэн бол одоо энэ оны 2 сарын 1-ээс бол 250 мянган төгрөг болгож бол нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр үн тарифын үед ингэж нэмэгдсэн. Өмнө нь бол одоо нэмэгдээгүй байх та. Одоо нэмэгдсэний дараа бас ямар үр дүнгууд чухам гарах бол гэж та бүгд харж байгаа бол. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын байгууллага маань бол одоо энэ үн тарифыг нэмэгдүүлснээр бол одоо төрийн болон хувийн хвшлийн эмнэлгүүдийн одоо үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг бол нэмэгдүүлнэ. За тэгээд энэ одоо даатгалын сангаас санхүүжүүлж байгаа одоо төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснээр бол эрүүл мэндийн байгууллагууд маань бол одоо иргэд даатгуулагчдад бол тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй цогцоор нь бол үзүүлэх ийм бол шаардлагыг бол тавьж байгаа. Тэгээд энэ үүднээсээ бол бид нар бол одоо эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулж байгаа даатгалын гэрээндээ бол мөн холбогдох өөрчлөлтүүдийг оруулж байгаа. За дараад нь болохоор одоо энэ тарифын хэмжээг бол нэмэгдүүлснээр бол бид нэр даатгуулагчдаас одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлж байгаа төлбөрийн хэмжээг бууруулах, за тэдний одоо санхүүгийн эрсдлийг бол ийм хуваалцах юм бол зорилготой байгаа. Ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол энэ одоо иргэд ийм одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувьяас төлж байгаа төлбөрийн хэмжээг бол 25%-аас одоо илүүгүй байлгах ийм шаардлагыг бол тавьдаг байгаа. Тэгээд энэ хүрээнд бол бид нэр энэ одоо тарифын хэмжээг бол өсгсөн юм аа. За мөн одоо иргэд даатгуулагчид маань бол хуучин бид нэр өдрийн эмчилгээнд 135 мянган төгрөг олгож ирсэн бол одоо бас нэмэгдүүлээд 180 мянган төгрөгийг бол олгож байгаа. За мөн хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээнээс гадна одоо хөнгөвчлөх тусламж үйлчилгээний бол бас адилхан төрийн болон хувийн хвшлийн эмнэлэгт нэмэгдүүлээд адилхан 400 мянган төгрөг болгосон байна. Зөв тусламж үйлчилгээ нэмэгдсэн гэж байна. Жохом одоо эмнэлгүүд дээр ялангуяа энэ хувийн эмнэлгүүд дээр яг ямар тусламж үйлчилгээ нэмэгдсэн бэ? Хоёулаа дэлгэрүүлээд үзэгчдэд мэдээлээ. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын байгууллага маань бол одоо 2100 гаруй одоо эрүүл мэндийн байгууллагатай бол даатгалын гэрээтэй бол ажилладаг байгаа. За эндээс бол одоо хувийн хвшлийн 180 орчим эмнэлэгтэй бол бид нэр улсын хэмжээнд бол гэрээлээ ажилладаг. За аршаан сувилал бол 60 орчим сувилалтай бол гэрээтэй ажилладаг байгаа. Тэгэхээр эдгээр одоо даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд маань бол одоо тусламж үйлчилгээ үзүүлэхдээ бол даатгалын сангаас одоо цогох төлбөрийг авч байна. За иргэд даатгуулагчдаас бол одоо зөрүү төлбөрөө бол авдаг байгаа. Тэгэхээр бид нэр бол одоогийн даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага, хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад бол хэвтүүлэн эмчилэгт одоо тусламж үйлчилгээг бол хөнгөлтөө үнээр одоо олгож байна. Дээр нь бол одоо энэ тариф нэмэгдсэнтэй холбоотой бол зарим одоо хувийн эмнэлгүүд маань хэрвээ мэс заслын одоо тусламж үйлчилгээг өдрөөр үзүүлэх юм бол даатгалын сангаас хөнгөлт авах ийм бол боломжтой байгаа. За мөн зарим төрлийн оншилгоо шинжилгээг бол мөн одоо даатгалын сангаас бас
хөнгөлөлт авах ийм боломжтой. За мөн түрүүний хэлсэнчлэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг мөн адилхан одоо 400 мянган төгрөгөөр одоо олгох ийм боломжийг бол бүрдүүлсэн байна. Хувийн эмнэлгүүд дээр юм. Төрийн эмнэлэг дээр жишээ нь одоо энэ тусламж үйлчилгээнд нэмэгдсэн зүйл байгаа. Төрийн өмчийн эмнэлгүүд бол ерөнхийдөө бол одоо тухайн одоо эмнэлгийнхээ бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу бол одоо бүх тусламж үйлчилгээг нь бол ер нь даатгалын сангаас төр хариуцах тусламж үйлчилгээнээс бусад тусламж үйлчилгээг бол даатгалын сангаас л хариуцдаг байгаа. Энэ дээр бол төрийн өмчийн эмнэлгүүдээр бол амбулаторийн тусламж үйлчилгээ, оншилгоо шинжилгээний тусламж үйлчилгээ, за сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ гэдэг энэ одоо бүх тусламж үйлчилгээг бол даатгалаас хариуцдаг байгаа. Тэгэхээр даатгуулагчид маань бол одоо хэрвээ даатгалаа одоо төлсөн даатгуулагч бол одоо сардаа 55 мянган төгрөг, улиралдаа 165 мянган төгрөгийн оншилгоо шинжилгээг хийлгэх ийм бол боломжтой байгаа. Дараагийн бас нэг хүмүүсийн сонирхож байгаа зүйл бол бас энэ даатгалын шимтгэлийн асуудал байгаа болов. Жил болгон засгийн газраас энэ даатгалын шимтгэлийг бол тогтоодог тийм ээ. Энэ жил жоохон яаж тогтоож өгсөн шимтгэлийн хувь нь одоо хэдэн төгрөгөөр одоо нэмэгдсэн ч гэдэг юм өссөн ч гэдэг юм дээшээ доош хэлбэлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын хуулиараа бол одоо шимтгэлийн хэмжээг бол засгийн газар жил бүр тогтоож байгаа. За өнгөрсөн оны сүүлээр бол засгийн газрын 477 дугаар тогтоолоор бол одоо 2020 оны шимтгэлийн хувь хэмжээг бол тогтоосон байгаа. За энэ дээр бол одоо ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд бол шимтгэлийн хувь хэмжээ бол хэвээрээ байгаа. Энэ дээр бол ажил олгогч одоо цалин улс нь бол 2%, даатгуулагч өөрөө бол 2%-ийг хариуцж төлдөг байгаа. Зөвхөн 2020 оны 1 сарын 1-ээс хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 320 мянгаас 420 мянган төгрөг болж одоо нэмэгдсэнтэй холбоотой бол шимтгэлийн одоо хэмжээнд өөрчлөлт орсон байгаа. Тэгэхээр одоо шимтгэлээ өөрөө хариуцсан төлж байгаа малчин, за тэгээд хуваараа хөдөлмөр эрхлэгч иргэн, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, за оюутан суралцагчид бол хөдөлмөрийн үлсний доод хэмжээний 1%-аар одоо төлөх ийм байгаа. За энэ нь болохоор одоо сардаа 4200 төгрөг, жилдээ 50400 төгрөгийг бол одоо даатгалт энэ шимтгэлд бол төлнө. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бол одоо шимтгэлээ хагас олон бүтэн жилээр төлөх ийм боломжтой байгаа. За ингэж төлснөөр бол одоо даатгалын одоо сангаас хөнгөлт үзүүлдэг тусламж үйлчилгээг авах боломж бол нэгдэж байгаа. За мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцж байгаа бас хэсэг одоо бүлэг даатгуулагч байгаа. За энэ дээр болохоор 0-аас 18 насны хүүхэд, за тэгээд тэтгэврээс одоо өөр мөнгө орлогогүй иргэн, за халамжийн одоо сангаас тэтгэвэр авч байгаа иргэд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаа цэцэргийн жинхэнэ албан хаагч, за ял эдэлж байгаа ялтан одоо эдгээр хүмүүсийн шимтгэлийг бол төрөөс хариуцаад хөдөлмөрийн үлсний доод хэмжээний 2%-аар бол төлдөг байгаа. За үн тариф шимтгэлийн талаар та бүхэн яриллаа. Ер нь одоо бас хоёулангийн үзэж байгаа олон үзэгчид манаас даатгалын талаар ойлголтгүй, эрүүл мэндийн даатгалын талаар бүр огтоос ойлголтгүй мэдээлэл хүмүүс бас зөндөө байдаг шүү дээ. Энэ тал дээр хоёулаа мэдгүй хүмүүстэй бид жоохон даатгалын ямар тусламж үйлчилгээг авах боломжтой байдгийг гэдгээр бас мэдээлэл өгье. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын одоо байгууллага маань бол 2018 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн статустайгаар бол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд даатгалын байгууллага маань бол бие дааснараа бол эрүүл мэндийн даатгалын цахим системийг бол улсын хэмжээнд бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ цахим системийн тусламжтайгаар бол мөн одоо бид нэр иргэд даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлтийн одоо төсвийг одоо даатгуулагчдад харах боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр даатгалын гэрээтэй эмийн сангуудын одоо төсөв одоо аль эмийн сан дээр юу дуусаагүй байна гэдгийг бол иргэд даатгуулагчид бол манай цахим хуудас руу ороод харах боломжтой. За мөн эрүүл мэндийн даатгалын байгууллага маань бол эрүүл мэндийн даатгалын веб хуудас болон фэйсбુક одоо хуудсыг бол одоо ашиглаж байгаа. За энэ одоо цахим хуудсан дээр бол эрүүл мэндийн даатгалын одоо холбогдлолтой хууль эрх зүйн одоо тогтоол шийдвэрээс гадна одоо бүхэл шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын нэрсийн жагсаалт, за тэгээд даатгалын сангаас одоо үзүүлж байгаа тусламж үйлчилгээний хөнгөлтийн талаарх мэдээлэл зэрэг бүх мэдээллийг бол одоо цахим хуудсан дээр байршуулсан байдаг. За мөн одоо бид нэр энэ өнгөрсөн оны сүүлээр бол одоо иргэд даатгуулагчдын одоо
мэдээллийг одоо шууд хүлээн авах, тэдний одоо асуусан асуултанд хариулах энэ одоо шууд утсыг бол ажиллуулж байсан бол энийг өргөтгөөд бол одоо дуудлагын төвийг бол шинээр нээсэн байгаа. Тэгэхээр иргэд даатгуулагчид маань бол 1813-63 бас утсаар бол холбогдоод өөрт одоо шаардлагатай мэдээлэл авах юм уу авах ийм одоо боломжтой байгаа. Та түрүүн сая ярианд дүрд чинь нэмийн үнийн хөнгөлөлт тийм ээ. Энэ бол бас даяалангуяа манай энэ эмийн сангуудаар бол баян хил ам яригддаг асуудал шүү дээ. Чухам одоо энэ одоо танахтай гэрээтэй эмийн сангууд л чухам үйлчилдэг юм уу? Ямар учиртай гэдэг юм бэ? Зарим эмийн сангаар орохоор одоо энэ эмийн үнийн хөнгөлт байхгүй гэх юм. Зарим газар нь бол одоо хөнгөлттэй гэдэг одоо тэн дээр ойчир тараал үүссэн байдаг. Нэг үе тул харьцсан байгаа юм. Даатгалын гэрээтэй эмийн сан дээр бол энэ нь бол хамаартай байгаа. Тэгэхээр одоо даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтанд тэмцсэн одоо эмийн сантай бол даатгалын байгууллага маань бол гэрээ байгуулдаг. За тэгэхээр энэ дээр бол нэг улсын хэмжээнд бол 1000 гаруй эмийн сантай бол одоо гэрээлээ ажилдаг байгаа. Тэгэхээр бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлт үзүүлдэг одоо эмийн чагсаалтыг бол үндэсний зөвлөл баталдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нэг эрүүл мэндийн даатгалын сангаас бол нэг 800 гаруй одоо худалдааны нэршлийн эмэн дээр бол үнийн хөнгөлтийг үзүүлээд явж байна. За энэ дээр бол бас эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр бол бид нөгөө эрүүл мэндийн одоо цахим жорын систем гэсэн ийм дэд системийг бол бас хамгийн түрүүнд бол нэвтрүүлсэн. Тэгэхээр энэ дээр бол бид хуучин одоо даатгуулагчид маань бол өрхийн эмнэлэг дээр очиод ингээд цаасан жор бичүүлээд эмийн сан дээр очдог байсан бол бид энэ цахим системийг нэвтрүүлснээр бол одоо өрхийн эмч дээр жороо бичүүлэхээр заавал одоо цаасан жор шаардлагагүй ийм одоо 6 одоо оронтой ийм цахим 6 оронтой ийм хяналтын дугаар бол өгч байгаа. Тэр 6 оронтой одоо кодороо бол одоо харьяалал харгалзахгүйгээр даатгалын гэрээтэй эмийн сангаас бол эмээ авах боломжийг бол бас бүрдүүлсэн байгаа. За тэгээд тэр эмийн сантай холбоотой мэдээлэл юм уу хэрвээ одоо тухайн эмийн санд нь одоо тухайн иргэнд нэг 3 эм биччихээд нэг эмийн юм уу 2 эмийн ч юм уу байхгүй байх юм бол иргэд маань одоо буцаж очиж өрхийн эмчээрээ дахиад жор бичүүлдэг байсан бол одоо цахим болгоснороо бол дараагийн одоо эмийн сангаар бол үйлчлүүлэх ийм боломжийг бол бас бүрдүүлсэн байгаа. За мөн одоо хэрвээ удаан хугацаагаар уудаг эм гэж байдаг тийм ээ. Одоо унал таталтын юм уу эсвэл одоо даралтны юм тийм одоо чихрийн шижин сахарын юм энтрийг бол удаан хугацаагаар бууруулах одоо уух шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо иргэд маань одоо сарда нэг удаа ч юм уу эсвэл 7 хоног болгон одоо очиод өрхийн эмчээрээ жор бичүүлээд авах шаардлагагүй. Хэрвээ өрхийн эмч маань одоо тухайн иргэн энэ нэмийг одоо 3 сар уух хэвээр маа 6 сар уух хэвээр маа гэд одоо сүүлийн үед бол илэгний вирусын эмэнтрийг бол эмчэнд хэрвээ тэр програм дээр ингээ оруулаад өгчих юм бол одоо тухайн одоо эхний нөгөө авсан 6 оронтой одоо нөгөө хяналтын одоо юу дугаараараа одоо аваад байн очиод авах шаардлагагүйгээр өөрөө одоо эмээ сангаас сонгоод тэр эмээ аваад авах ийм боломжийг бүрдүүлсэн. За баярлалаа танд. За тодорхой сайхан мэдээлэл өглөө гэж бодож байна. Ингээд үзэгчтэй нийслэлийн хангаард орноос бид эрүүл мэндийн даатгалын ерхий газрын бодлогын хэрэгжилт хариуцсан анхаарал мэргэжилтэн хишиг сүрэнтэй та бүдийг уулзуулж бид эрүүл мэндийн даатгалын талаар бас мэдээлэлүүдийг өглөө. Танд баярлалаа. За баярлалаа. За ингээд түүх студид болбот.